Хятад улс бол олон үндэстэн, олон амтны эх орон юм. Хятадд 56 үндэстэн оршин суудаг бөгөөд үндэстэн бүр өөрийн гэсэн өвөр мөц хоол, амтлах соёлтой. Хойд нутгийнхан Улаанбуудайн гурлан бүтээгдэхүүн, банш гоймонгоор алдартай бол Сычуан нутгийнхан хил халуун оргим, халуун ногоотой хоолоороо гайхагдана. Хотон үндэстэн халал уламжлалт хоол, хоньны махан зоогоороо танигдсан бол өмнөд нутгийнхан далайн гаралтай хүнс, шинэхэн ногоо мөгийг түлхүүх хэрэгэлдэг. Нэг улсад аялахдаа та зөвхөн хотуудаар биш, харин өөр соёл, өөр галт хоогоор аялж байгаа мэт мэдрэмж төрнө. Хятад хоол гэдэг ганц амт биш, харин олон үндэстэн, олон зуун жилийн түүх, соёлын нэгдэл юм. Та хамгийн түрүүнд ямар хоолыг нь амталж үзхийг хүсэж байна вэ?